Метапиус дайнчаас үзэгдэл тулааны талбар дээр асар том арга ясан үхлийн бурхан баатруудтай тулдаж байг. Баатруудыг тунч амархан үхлийн бурхан маань алж хядаж байх нь тэр. Энэ үйл явдлыг харж байгаа бусад баатрууд айдас хүйц давтаж ухарч байлаа. Харин нэг баатар зөвхөн ясан баатартай тулдах гэж ганцаараа үлдэв. Баатар бусад баатараас илүү чадварлаг, илүү хүчрхэг бололтой. Үхлийн бурхантай ширүүхэн тулдаж байхад арга ясан үхлийн бурхан дуудах чадвараараа бас нэгэн өөр үхсэн луг дуудлаа. Бүхэл баатарууд айц давтгад бусдаас хүчрхэг баатар луг яг л сонгон шиг голоор нь хувааж алчхна. Үхлийн бурхан яг яах учраа мэдгүй дахин өөрийн айрмаа дуудаж баатар руу дайруулаастай. Баатар шантарсан би ганцаархнаа ясан зэргүүдийн танилгаж байх нь тэр. Баатар үнэхээр хүчрхэг байсан учраас үхлийн бурхныг яг устгахад тэнгэр цэлмэж үхлийн бурхан маань баатарт ялагдаж үхэх мөчид нэгэн гудамжинд ухаан орлоо. Өөргөө хаана байгааг мэдэхгүй үхлийн бурхан гудамжаар алхах үед нэгэн өөр хүмүүс манай бай амьд байна гэж хэлнэ. Учир нь компьютер дээр сууж байгаа залуу энэ залууг алах үед үхлийн бурхан залуугийн биед оржээ. Хүзүү үсгийг зүсэж алчихсан байдаг. Гисэн хідэж алхаж байх нь тун сонин. Үхлийн бурхан эргэн тойрноо харж ямар амар тайван газар вэ? Миний мөрөөдлийн газар байна гэж дотроо биширч гайхширч суун. Яг тухайн мөчид 2 цагтаа эргүүл хийж байдаг. Залуу хүүдээр юм асуухад огт цагдаагийн үгсийг ойлгохгүй байдаг. Учир нь өөр ертөнцийн хэлээр яриад. Төд өрлөгүй залуу хүүгийн хуучин оюун ухаан нь үхлийн бурханд давхар орж ирж өөрийнхөө нэрийг Полка, Шинаяма гэдгийг санаж бүх зүйлийг зүгээр гэж цагдаа нарт хэлв. Цагдаа нар хүүгийн хүзүүнээс ус гоожж байгааг хараад чамд түргэн тусламж хэрэгтэй юм биш үү гэж санаа зовнгүй хэллээ. Тухайн мөчид хаанаас ч бүү мэд нэгэн охин цагдаагийн толгоон дээр гიშгээд гараад ирж охин Мисаки Такамая гэдэг охин очир зүггүй Полког барьж яваад нэг л хөнгүй гудамжинд очиод намайг Мисака гэдэг би чамайг амьд байна гэдэг чинь итгэж чадахгүй байна. Учир нь би чамайг алмаар байна гэж хэлээд хаанаас ч бүү мэд нэг төмөр гаргаад байна. Тийм учраас би чамайг ална гэж авдим да. Нөгөө манай үхлийн бурхан ямар ч хүч чадалгүй болчихсон учраас айц давтаж зүхтаж дараа нэг байр руу орж нуглаа. Тэгсэн чинь Мисаки хойноос нь олоод ирдэг. Тэгээд хойноос нь шууд утга шиднэ. Үнэн галзуу нинжа юм ааш. Полка өмнө нь үхлийн бурхан байсан учраас бас болт цаашаа гүйж амьд үлднэ. Тэгсэн охин хойноос нь ирээд шууд алах гэж оролдож байна шүү. Полко тулдаж дахин зүхтах гэж байсан чинь шууд л Полкогийн хөл рүү хутгах шиднэ. Үнэн харгас. Тухайн мөчид Полко шууд хутхыг сугалж аваад шууд Мисаки руу шишгэн. Тэгсэн чинь Мисаки гайхал бараг дурлаад байгаа юм ааш. Гаж хүслээ гаргаад байгаа мó бүү мэдсэн. Ямар ч байсан Полко зүхтааж нэг өрөөнд орж ирээд сууж байсан чинь дахиад Мисаки олчихно. Үнэн тами. Тэгээд Мисаки энэ чиний өөхөх яг тохиромжтой газар байна. Яагаад вэ? Тэгэхээр энэ бол үхсэн хүнээр дүүрэнгээд алах гаж хүслээ хангах галтэй орилоо дайрсан чинь Полко үхлийн бурхны чадваран сэргээд угаасаа үхсэн сүнс хүмүүсээр ингэж чадваран сэргэдэм юм. Гинт сэрээд шууд шидийн тойрог үүсгэж ойр хавьд байгаа сүнснүүдийг ашиглан шидийн тойрог үүсгээд далжижсэн Мисаки охиныг тонилгож орхино. Үзэгдэл буцаад нөгөө ертөнцлөө шилжих баатрын хажууд нэг эмэгтэй сусад чи үхлийн бурхныг ялчглаа гэж хэлдэг. Тухайн мөчид үхлийн бурхны өнгөрсөн хар үхлийн бурхан яг үнэндээ хизээж амар тайван байгаагүй. Тэр хүүхэд байхдаа чөтгөр сүнс хийзвэл хардаг нүдтэй байсан. Энэ бол түүнд заягдсан хараал юм. Үхлийн бурхан амар амгалан амьдрахыг хүсэж хүмүүсийн дунд амьдарч байхдаа нэг энгийн хүн дурлаад хайрлсан. Гэвч хүмүүс үхлийн бурхныг тайван байлгасангүй. Тэр хайртай бүхнийг нь хайртай хүнийг нь хүртэл алчихсан энгийн хүмүүс. Үхлийн бурхан уурлаж хүмүүсийг агнаж жинхэнэ житэрлэг үхлийн бурхан болчихсон гэж хэлж болно. Шууд утгаар. Үхлийн бурхан үргэлжил амар тайван эрен хайж хүсэж байсан. Тухайн мөчид өөрийнхөө сурсан шидийг баатар өөрийг нь алж яг өөхөх мөчид энгийн дайн дажингийн ертөнцид буюу одоогийн дэлхийд ирсэн аж. Одооноос тэр Полко гэдэг энгийн хүний бие шилжиж иржээ. Тухайн мөчид сая болсон үйл явдлыг дроноор нэг залуу бичиж авчихсан байдаг бөгөөд цаашаа мэдээлнэ. Полкогийн зохицыг яаж нуух уу гэдэг арга учраа олохгүй бодол тавтана. Харин дроныг удирдах байсан залуу шок саяны үтсэн үзэгдэл харин Мисаки охины өнгөрсөн цаг руу шилжив. Мисаки Сакамея бол ээж авийн ганц хайртай охин. Гэвч тэр хайр халамжаар өссөн гэр бүлийн гишүүдийг нь аимшигтайгаар алуурчин хэрцгийгээр алчихсан юм байлээ л дээ. Бүр яг нүдэн дээр нь.
Энэ үйл явдлыг харсан Мисаки алуурчныг алхаар алуурчны замлал руу орчихсон байдаг. Мисаки тухайн мөчөөс хойш маш их бэлтгэл сургалт хийж гэр бүлийн хөнөөсөн алуурчин олж амжилттай устгаж чадсан юм. Яг гол зорилгоо олж алуурчин алчсан ч өөрийнх нь алах хүслээ хянаж чадахгүй мөнгөөр хүмүүсийг алдаг болчихсон. Бол муу хүмүүслээд мөнгөөр алсан ч гэсэн хамгийн муу хүмүүсийг олж устгадаг байлаа. Дараагийн түүний бай бол Полко байсан бөгөөд төмрөөр хүзүүгийн зүсэж Полког газар дээр нь олчихсан аж. Полког алах Мисаки тун хөгжилтэй байсан. Мисаки ууг нь саяны даалгавраа устгачаад өндөр байшин дээр зогсож яг амиа хорлох гэж байсан чинь бай хөөгүй байна гэдэг мэдээлэл ирсэн байжээ. Полко шоронд орохгүй тулд нас барсан Мисакиг амиуруул. Дараа нь зомби төрлийн оршихуй болгож дараа нь өөрийнхөө өхлийн бурхан гэдгээ бусдад хэлнэ. Тухайн мөчид Мисакигийн алуурчин найз нар бөөнөр ирчихсэн байхын тэр Лиза Куракигийн шилтэй эмэгтэй Мисакиг тэрвэрлэж чи амьд байна гэд маш их баярлаж байгаа харагдана. Тухайн мөчид Лизаг хүмүүс Полког алах гэж ичгээд ич хитийг хараад толгой нь эргэж гайхаад хэн ч энэ ертөнцид эд шид ашиглаж чаддгүй гэдгийг хэлнэ. Полко ид шид ашиглаж Лиза Куракиг гарах гарцгүй болгож ярих. Угаасаа яг тулдах юм бол Полкод бүгд алуулна. Лиза Кураки таблетаараа хитэн хүүхдүүдийг алж шатаж өгөх гэж байна. Чи аварч чадахгүй гэж асуухад Полко өмнөх ертөнцийн өвглийн бурхан байхдаа бяцхан хүүхдүүдэд маш их хайртай байсан учраас хүүхдүүдийг аврахаар шийднэ. Полко шид ашиглаж аврах том арга ялсан гараараа яг л хүн алж шиг байшин дээгүүр дүүлэн явж гал гарч байгаа газар маш хурдан ирчихв. Дараа нь жүтгэрийн нүднийхэн чадвараараа хүүхдүүдийн хаана байгааг мэдчихнэ. Дараа нь яг ясан гараар гал руу харваж орж хүүхдүүдийн өөрийнхөө ясан зэргүүдээр авруулж дараа нь яг левчиг аврах том ясан гарыг ашиглан хүүхдүүдийг доош нь аюулгүй буулгаж ямийн авч чадав. Полко дараа нь тэр газараас амжилттай зогтож чаддаг боловч зурагт болон бүхэл Facebook болон сошиал хэрэгслээр аврах том гарны талаар мэдээлэл цацагдж тухайн мөчид бүхэл хүмүүс болон алуурчдын бүлэгмний хүмүүс Полког яг хэн юм бэ? Тэр чөтгөрийн хүчтэй хүүхдүүдийг аварч Мисакиг алсангүй тэр биднээс ондоон нэгэн юм а гэж бодно. Лиза Кураки Полко чи яг юу хүсдэг юм бэ гэж хэлэхэд Полко би амар тайван хүсэж байна гэж энгийн хариулт хэлв. Лиза Куракид миний хүсэл бол харин маш их мөнгөтэй болчих чи бүр амар тайванч байж чадна. Тийм болоо чи манай багт нэгдээж гэж ярина л Полкогоос асуулаа. Коми Кура бол Мисаки хоёр лөө үзэгдэл шилжив. Тэр хоёр хамтдаа өчтөр болсон Полко хүүхдүүд аварч байгаа бичлэгийг хамтдаа үзэж суун. Тухайн мөчид Полко өөрийнхөө ясан зэргүүдтэйгээ гаднаас орж ирэн тэр алуурчтай нэгтгэхэр шийдсэн байдаг бөгөөд Полко ерөнхийдөө бол нүүж ирж идэг. Мисаки бүр дуулчихсан юм уу? Би өмнө хизээч хүнд алуулж байгаагүй намайг алчихсан Полко гэд бүр сонин юм яриад байдаг. Угаасаа энэ Мисаки жоохон сайко. Полко харин ном уншиж дэлхийн талаар илүү судалгаа хийж байх нь тэр учир нь Полкогийн хувьд энэ ертөнц үнэхээр сонирхлын татаж байлаа. Нэг худалгүй амгалан байдлын нэвж нэгэн залуу алуурчдаас тусламж гуйж нэг залууг цааш нь харуулад өгөөч гэж гуйдаг. Даалгаврыг Мисаки авч дараа нь нэг газар орж хэсэг бүлэг хүмүүстэй тулдаж гарна. Гэвч дайсан яг үнэндээ тусламж гуйсан залуу байдаг бөгөөд тэр Мисакигийн анхаарлыг суларсан үед арт талаас нь бодож унагадаг. Тухайн залуу нь Мисакигийн өмнө алсан алуурчны найз нь байдаг бөгөөд найзынхаа өшөөг авах гэж байх нь тэрэ. Тэгсэн тухайн мөчид Полко бас ичгсэн байх нь тэр Полко алуурчинд Мисаки бол өгшгүй. Тэр бол зомби. Өмнө нь чи их олон хүүхдүүдийг алж байсан болтой. Хүүхдүүдийн сүнс чиний хөл доор байна гэж хэлдэг. Алуурчин гусдах үед хүүхдүүдийн сүнс төлөөлөгдөж амар тайван газар руу буюу хүсний сүнс рүү буцна. Манай хоёр даалгавраа биелүүлчихсэн учраас гэртээ босч Мисаки миний бие буцаад хөгжчлөө гэд бөөм баяр. Тухайн мөчид Полко ном уншиж байдаг. Номон дээр цус сорогч нарын талаар бичжээ. Полко Мисаки цус сорогч нар гэж жигнэсээ байдаг болов уу гэж асуулаа. Үзэгдэл Казабора Араси гэх залуу руу шилжив. Тухайн залуу хэдэн залуучууд бүхий байдаг. Учир нь нэлээд мөнгөний өртөө болтой. Үзэгдэл Цобаги гэдэг залуу руу бас шилжив. Дараа нь үзэгдэл буцаад Полко руу шилжив. Полко Мисакигийн шинэ биеийн талаар тодорхой мэдээлэл өгж яагаад гэмтэхгүй, яагаад ийм хүчрхэг байгаа гэдгийг тайлбарлаж өгч байдаг. Полкогоос Мисаки өөрхөн чадварыг мэдэж авах бөгөөд шууд Полко дээр туршиж хазаж орхив. Полко ухаан алдан доошоо унж хөдөлгөөнгүй боллоо. Үзэгдэл Казаварог хэдэн залуучуудыг цааш нь харуулчихсан байх нь тэр. Үзэгдэл буцаад Полко руу шилжихэд Полко энэ ертөнц үнэхээр өөр юм а. Миний хуучин байсан ертөнцөөс гэж
бодолд автна. Үзэгдэл цагдаа руу шилжин. Цагдаа нар зөндөө олон зөнүүд байгаа газар ирчихсэн хүн алсан гэхэд арай л аимшигтай мушгилдуулж алчихсан байдаг. Үзэгдэл Цубака руу шилжин. Цубаки гэдэг залуу паранормал үзэгдлийг ангуучилж Цубаки 3 шижиг бүхий баримтыг бусад цагдаа нартаа танилцуулахаас гадна ойртой болоод байгаа арга ясан гарч энэ зүйлтэй холбоотой гэдгийг оновчтойгоор ойлгомжтой нөхөддөө тайлбарлаж хэлнэ. Үзэгдэл буцаад Полко руу шижин. Полко нэг жижиг авраг загсыг яг л Франкенштейн шиг аим оруулчихсан байдаг. Өөрийнх нь чадвараараа жижигхэн авраг загас усан дотор байхгүй байж амьд байгаа нь тун сонир. Мисаки жижигхэн Франкенштейнийг барьж аваад загсыг хараад өхөөрдөө тэврээд ямар хөөрхөн юм бэ гэж хэлнэ. Жижигхэн авраг загас бүр ичээстэй тухайн мөчид Полко над илүү их энерги байсан бол би түүнийг бүр юм яриулж чаддаг болно гэж хэлнэ. Тухайн мөчид Такуми зөндөө сүмстэй газрууд байгаа. Тэндээс энерги нөхч гэж хэлэхэд тухайн мөчид Полко надад шидэж чулуу хэрэгтэй гээд нэг сэтгүүл үзүүлнэ. Дараа нь тэр сэтгүүл дээрх чулууг олохж Полко Мисака хоёр хамт гоёл чимэглэлийг зардаг газар ирж чулуу хайлаа. Газар чулууг олсон ч арай л үнэтэй байдаг. Манай хоёр юу ч худалдаж авч чадахгүй дэлгүүрээс гарч явж байтлаа. Тэгээд ер нь бол Мисака Полко ер нь би мөнгө болох хэрэгтэй юм байна л гэж ер нь бодолд автдээ. Тэгээд гудамжинд Козобаротой таарлаа. Козобаро манай хэдийг сүрдүүлээд Полкогийн яг дургуунаар яг туулдах гэж байтал нь уцаар Такуми битгий наадхантайгаа орооцолтоо. Наадах чинь ганцаараа бүхэл бүтэн бүлгийг устгаж байсан аимшигтэй хүн чинь наадхантайгаа орооцолтвол амар тайван амьдарч чадахгүй шүү гэж хэлнэ. Ямар ч байсан Козобарогоос манай хоёр амжилттай мултаж чадна. Учир нь Полко чинь шийдтэн шүү дээ. Үзэгдэл Козобаро гидсэндээ Мисакид өшгөлүүлсэн гидсэн дээрх тэмдгийг цагдаагийн газар очиж нэг өөр цагдаад хөлийн мөртөө харьцуулж үзээд үнэн энэ мөртөө таарч байна гэж хэлнэ. Бас нэг гаж нөхөр гэдэг нь ойлгомжтой. Тухайн мөчид Козобарогийн ард нэгэн үл үзэгдэх чадвартай залуу бас хөлийн мөрийг хараад зогсож байдаг. Залуу нэг л нууцлаг яг л муумитай ер нь бол нэлээд төстэй харагдана. Үзэгдэл Цубаки руу шилжин. Цубаки хоёр туулан эмэгтэйтэй зөв нэг нь арх ууж байдаг бөгөөд тухайн мөчид манай хоёр бааранд орж ирэхэд бас Козобаро бааранд орж ирнэ. Цубакитай ярилцах гэж орж иржээ. Бүгд нэг дор ирчээ. Тухайн мөчид нууцлаг муми шиг цаасаар орос нөхөж ирчихсэн байдаг. Гинт тог тасарч эмх замбраагүй байдал үүсч яг юу болоод байгааг сайн харагдахгүй байдаг. Тухайн харагдахгүй нөхцөл байдалд Полко өөрийнхөө нүдний чадвараа ашиглан тухайн сонин биетийг шууд тулаа эхлэх тулаанч болж эмх замбраагүй байдалд донд Полко Мисака хоёр амьд мэд гарч чадна. Полко Мисакад сая болсон үйл явдалд талархаж тэр хоёрын нөхөрлөл улам зурцсан арна. Угаасаа Мисака тухайн нөхцөлд бас ер нь бол Полкод маш их дэмжлэг үзүүлсэн байдаг. Энэ явдлын дараа Полко өөрийнхөө иж хэдийн чадвараа ашиглаж мөнгө олохоор шийднэ. Ер нь бол зүнч шиг ажил хийхээр шийддэг юм. За яг ямар ажил вэ гэхээр нэлээд олон хүмүүсээс бас хөөрхөн мөнгө цуглуулж чаддаг. Ер нь бол нас барсан хүмүүстэй ярилцаж хайртай хүмүүстэй сайх гүүр болж мөнгө олж байна гэсэн. Чаддаг ямараа л мөнгө олно гэж хэлсэн шүү дээ. Нэлээд мөнгө төгрөг хийнэ. Ажил нь урагштай байж тааж байдаг. Яг үнэндээ жинхэнэ Полко болов штэ тэ. Баян айлын хүүхэд байдаг. Тухайн мөчид түүний хамаатны дүү нар болох Сүзука, Казуки хоёр охин орж иж Полко ахтайгаа минд мэднэ. Полко ахын биед нь өхлийн бурхан байгаа л да. Тэгтээ хоёр ихэр охин ахыгаа таныг бид нар зөндөө хайсан. Та гэртээ харих ёстой шүү дээ гэж хэлдэг. Полко ямар ч байсан хоёр ихэр охиныг заа гэж хэлээд хоёр охиныг гэврэнгүүтээ ирээдүйд аюул тохиолдвол ах нь та хоёрыг хамгаалах болно гэж хэлдэг. Тун сонирхолтой. Хоёр ихэр охиныг хойно нэг сүнс байдаг мөртлөө сүнс хоёр ихэр хүүхдийг хамгаалж байдаг бараг л сахиус гэсэн үг. Ямар ч байсан хүсэхгүй байсан ч гэсэн Полкогийн биед орсон өхлийн бурхан жинхэнэ Полкогийн гэрт очино. Мисакатай хамтдаа ирсэн байдаг. Мисака Полко хоёр барилга дотор орж Полкогийн гэр бүлийн гишүүдтэй танилцсан. Тэгсэн нэг хөгшин нэр гарч ирээд Полко ойлгохны ярилцъя гэдэг. Хөгшин нэр зөв зүгээр ярилцаж байгаад гинэт л сэлэм гаргаж ирээд Полкогийн хүзүүн тулгаад миний жинхэнэ хүүхэд таан байна гэж ууртай асуув. Аавын зүүн совинч маш сайн юм а. Хөгшинээр Полкогоос миний жинхэнэ Полко хаана байна гэж дахин асуухад зэрэгцээ. Полко ихэр охтуудыг аюулд орсонг мэдэрдэг. Полко хөгшинээрээс ихэр охтуудад би аюулд орвол хамгаална гэж амсан юм гэж хэлээд хөгшинээрийг орхиод цаашаа явдаг. Ихэр охтуудыг аюулд орсонг байдаг учраас барилгад гадны хүн нэвтэрснээс гадна гал гарчихсан байдаг. Ихэр охтуудыг хамгаалагч сахиус нь ихэр охтуудыг хамгаалах гэсэн боловч чадахгүй. Учир нь сахиус нь сүнс шүү дээ. Үзэгдэл буцаад Козобаро болон Цубаки хоёр руу шилжив. Тэр хоёр нэг нь Тиана гэдэг хүнтэй ярилцаж байгаа хэсэг рүү үзэгдэл шилжлээ. Тэня гэдэг залуугаас мэдүүлэг авах гэж байдаг. Үзэгдэл ихэр охтууд руу шилжинэ.
Нэг хамгаалагч нь ихэр охтуудыг нуугдах хэсэг рүү яв гэж хэлээд ард нь зогсдог. Хамгаалагч сүнс нь битгий гэж хашгирч байгаа харагдана. Үзэгдэл буцаад Козабаро Цубаки руу шилжихэд Тэня олон нийтийн сүлжээнд задарсан аврах том арга ясны гарны талаар асууна. Үзэгдэл буцаад ихэр охтууд руу шилжихэд ихэр охтуудыг хамгаалж байсан хамгаалагч нь дайсны тал байдаг. Гал тавьсан хүн ч тэр байдаг. Сахиус сүнс зогсоох гэж үтсэн ч чадахгүй. Харин манай Мисаки хамгаалагчийн нүүр рүү өшгөснөөр хамгаалагчийн үнэн төрхөө харуулна. Хамгаалагч бага авсан ч халдсан харваас цуврал алуурчин байхын тэр ихэр охтууд зогтох үед алуурчинтай Мисаки тулдна. Алуурчин гал гаргах чадвартай байхын тэр алуурчны тавьсан галаас болж барилга нурж яг ихэр хоёр охин өөх гэж байтал азар Полко гарч ирж ихэр охтуудыг амлалтаа биелүүлэн амийг нь аварна. Үзэгдэл нэг тарган залуу руу шилжинэ. Тарган залуу ямар ч байсан бүлэг хүмүүс хулгайлчихна. Үзэгдэл буцаад ихрүүд рүү шилжинэ. Байрны дайрсан алуурчин гинтл байхгүй болдог бол алуурчин цэвэрлэгчийн дүрд хуурчихсан байдаг. Цэвэрлэгчийг Полко барина. Учир нь Полко шууд сүнсний нүдээр харж байгаа. Учир амархан алуурчин гэдгийг мэдчихсэн байдаг. Тухайн мөчид Мисаки гарч ирж цэвэрлэгчийн нүүр дундуур нь нам өшгөлж орхив. Ууралсан цэвэрлэгчийн дүрд орсон алуурчин манай хоёр руу дахин галаар дайрдаг. Тэгсэн чинь дахиад нөгөө зомби шиг хүн гарч ирээд цэвэрлэгчийг нүрээр нь газар савж орхино. Дараа нь мууми шиг залуу гараараа манай хоёр руу чимээгүй бэ гэж гараараа хэлээд гал руу орж алга болов. Алуурчныг цагдаа нарт өгч цаашаа явах үед алуурчингийн дээр учир бүтүүлэг үгс гарч ирсний дараа машин дэлбэрч цагдаа нартай хамт алуурчин өгнэ. Үзэгдэл Полко Мисаки хоёр руу шилжин. Тэр хоёр Полкогийн аавтай ярилцаж байдаг. Полкогийн аав нь миний жинхэнэ хүүхэд хаана байна гэж манай хоёроос асуулаа. Полко өөрийгөө өөр ертөнцөөс ирсэн хүн өгчгсөн гэдэл бүхэл үннийг хэлэн. Тухрөөсгийн шууд уур нь хурж Мисаки руу сэлэм далайн. Тухайн мөчид жинхэнэ Полко жинхэнэ Франкштейн болж авраг загсны биед орчээ. Тэр жижигхэн авраг загс болсон байдаг. Жинхэнэ Полко Мисакийн нүүрнээс сэлмийг холдуулж авыгаа зогсоон. Полко аавтайгаа ярилцаад шууд хүүхэд мөн гэдгийг мэддэг. Мөн өгтлээ нэг ямар ч байсан амьд байгаа юм байна. Полкогийн аав нь хүүдээ энэ загсны биенд биш, оронд нь роботын бие санал болгон жинхэнэ Полко утаснаас роботын биеийг хараад би энийг хүсэж байна гэж биеийн хилэмжээрээ хэлнэ. Полкогийн аав ямар ч байсан үхлийн бурханд хандаж миний хөөхөө аюулд байгаа учраас чи миний хүүгийн биеийг түр зээлж болно гэж хэлдэг. Ямар түрээсийн компани. Полко Мисаки жинхэнэ Полко 3 өрөөнөөс гарах үед ихэр хүүхдүүд ирж амь насыг минь аварсанд баярлаа гэж хэлнэ. Харин Полко та хоёрыг хамгаалж байдаг сахиуст бас талархаарай гэж хэлнэ. Ингээд ихрүүдийг сүнстэй хамт орхиод цаашаа явлаа. Үзэгдэл Козабаро Цубаки хоёр руу шилжив. Манай хоёр цагдаа Тиана хэрэгтэнгийн мэдээллийг авчих гээд ярилцаж байгаа болтой. Мэдээж Цубаки Тианагийн нууцлаг үйл явдлуудыг тайлбарлаж хэлж өгөн. Тухайн арга ясны гар ямар учиртайг мэдхийн тулд утаснасаа видеог үзүүлнэ. Тухайн мөчид Тэня ямар сонирхолтой юм бэ гэж хэлснийхэн дараа гентэл тог тасарчихдаг. Козабаро хэрэгтний байгаа газар руу чидингийн гэрэл тусгасан чинь хэрэгтэн байхгүй болчихсон. Нэг үгээр хэлэхэд алга болчихжээ, оргочихжээ л гэсэн. Цубаки хайччихваа гэ бөөн бөхөмдөл. Цубаки ойрд болоод байгаа хэрэгүүдийг судалж цагдаа нарт тайлбарлаж ярихаас гадна саяхан болсон ерөнхий сайдыг хулгайсан хэрэг бол их чухал хэрэг ярихаас гадна саяхан Тэня шоронгоос оргосон. Тиана л ерөнхий сайдыг өмнө хулгайлсан байдаг. Тиана нэг элвчин төрлийн чадвартай улаан алчуураар нөмрөх төдийл ерөнхий сайдыг хулгайлсан байдаг. Ерөнхий сайд өөрт нь юу ч огт санахгүй дараа нэг кофе шопод таарна. Тэня дахин нэг элбийн үзүүлбэр үзүүлж байгаа цагдаа нарт баригдсан юм байлээ л. Тэня жинхэнэ ичдийг хайж байгаа нэгэн юм. Тийм учраас саяны арга ясны гарыг хараад шууд шоронгоос оргосон бололтой. Тухайн үйл явдлын дараа зурагтаар нэгэн хүн мэдээ уншиж байдаг. Тэр хүн Тэня буюу шоронгоос оргосон нөхөр байдаг. Тэр цагдаа нарыг муур хулгандаж тоглохоор шийдсэн бололтой. Үзэгдэл Тэня руу Тианатай Полкогийн гэр бүлийг хөнөөх гэж оролцсон хүмүүсийн яг голд толгойлогч нь уулзаж байдаг. Нууцлаг залуу шүхэртэй байх тул царай ногт харагдахгүй. Нууцлаг залуу шууд Тэня руу дайрна. Тэня өөрийнхөө ил бишидийг ашиглан хүзрөөр өөрийгөө хамгаалж байхын тэр Тэня шаарнуудыг дээш хөргөж зүхтэж байлаа. Яг илбчин хүн шиг л гэсэндээ их хөвгөлтэй нөхөр бололтой. Шаарнуудыг нууцлаг нөхөр нэгээр нь шатааж дахиад Тэня газар унахад ямар ч байсан пирцсэнгүй. Тэня галаас зүхтэж галыг өөрийнхөө хүзрөөр дахин хамгаалж тогтоон барьж нууцлаг гэрийн шүхрэн дээр зогсож чи яг хин юм бэ гэж асуулт асууна. Үзэгдэл буцаад манай хэдийн гэрэл рүү шилжив. Шинэ хүн болох
Шао Ли манай Киттэй хамт амьдрахаар нүүж ирсэн тус хүн Рози буюу Полкогийн жинхэнэ аавынханд итгэлт хүн юмсанжээ. Үзэгдэл Казабаро Цубаки хоёр руу дахин шилжээ. Бүх зүйлийн учир явдлыг олох гээл жинхэнэ Полкогийн гэр бүлийн гишүүдтэй ярилцсан. Хоёр цагтаа гал гарсантай холбогдуулан хэрэгтэй мэдээлэл Полкогийн гэр бүлээс авах гэж асуусан даанч олигтой мэдээлэл олж чаддаггүй. Үзэгдэл манай хэд рүү шилжин. Манай хэд ойрдоо их аюултай үйл явдлуудтай очирч байгаа учраас бүгдээрээ хамтаа нэг өрөөнд унтдаг. Кайсан болтой. Оройн Шао Ли орноосоо босч ирээд гараа хатгаа тун ив. Үзэгдэл Шаогийн өнгөрсөн лүү шилжин. Шаогийн ерөнхийдөө Ройсон хоёр бол Полког хамгаалах даалгавар өгчихсэн л байдаг л да. Хамгийн ашигтай Шао бол хоёр Полког хойлог ин алах бодолтой. Учир нь Полкогоос илүү Ройсонд дуртай юм шиг байна. Яг тэгэхээр Полко жоохон атаархаж явдаг. Ройсон Шаогийг болохоор эмнэлгийн орон дээр өвчтөе баг босч чадахгүй үхээр шахацсан заяа. Тэгэхээр үеийн аав нь болохоор алах гэж байхад нь Ройсон амийг нь лаварч байсан юм байлээ. Үзэгдэл цагдаагийн хэлтс рүү шилжинэ. Цагдаа нар Полког анхааралтай авчихсан байхаас гадна хамт явж байгаа охин бол нууцлаг хөдөлний мөрний эзэн гэж таамаглаж гар зургийг зурчихсан байдаг. Өрөвдмөр юм зурсан байд юм дөө. Хоёр цагдаа Полкогийн зөв бэлгийн газар очиж асуулт асуухаар шийднэ. Полкогоос Цубаки яжилж байгаа юм шиг ирээдүйн алхахыг талаар асуухад Полко би зөвхөн сүнснүүдтэй холбоо тогтоож чадна гэдгээ хэлнэ. Тухайн мөчөд камерын тусламжтайгаар манай хакер Такуми Цубакигийн бүх мэдээллийг интернетээс олж хэлж өгнө. Тухайн мөчөд Цубакигийн талаар бүх мэдээллийг амжилттай манай Полко хэлж байдаг. Цубаки нэх гайхдаггүй. Харин дахин нэг нууц зүйл асуухад урд нь үзгэн нэг тэмдэг зурдаг. Цубаки шууд гайхаж чи яаж энийг мэдсэн юм бэ гэж хэлээд Полког нэлээ ширүүхэн асуугаад Полког замдаж гарнаа. Учир нь Цубакигаас өөр хүн энэ тэмдгийг мэдэх ямар ч боломжгүй хараагүй. Учир нь нэг үл мэдэгдэх залуу энэ дүрсийг өгөх үед шууд л шатаасан байдаг. Цубакиг гайхширч орхив. Дараа нэг барилга дахин галаар шатахад тэнд нь Тиана бүжиглээд байж байдаг. Гарт нь Цубакигийн зурж өгсөн цаасыг барьчихсан яг ижилхэн цаас. Тэгэхээр нэг зүйлийг бэлэгдэж байгаа болтой. Тиана нэг нууц багтай залуутай хамт ярилцаж байдаг. Цаасан дээр зурсан тэмдгийн утга тайлгдана. Нэг зураас нь бол нэг сэлмиг бэлэгдэж байдаг. Тухайн мөчөд агаарын бөмбөлгүүд гарч ирнэ. Бөмбөлөг дээр саяны учир битүүлэг тэмдгийг зурсан байдаг. Полко тэмдгийг хараад шидийн ертөнцийн тэмдэгтээ тун ижил байгааг харна. Сэлэм буу хуйг бэлэгдсэн байдаг. Шидийн ертөнцийн ер нь бол туг байдаг л да. Полко гадна цагдаа нар гээд бүхэл хүмүүс тэмдгийг хараад гайхнаа. Тухайн мөчөд Тэня агаарын бөмбөлөг дээр наран шарлагын газар байгаа юм шиг зоонтогтой сууж байх нь тэр уртаар мэдээлэл засаж ярьж байна. Тэнагийн амь насаа эстэлд оруулсан ч масктай залуу нилээд их мөнгө тохиролцоо хийж Тэня агаарын бөмбөлөг дээр манга уншиж байдаг. Үнэн саваагүй. Бэлтгэгдсэн алуучид Тэнэг снайпер буугаар толгойн зад бууддаг. Бас л бусдыг хуурсан байдаг. Тяна зурагтаар мэдээлэл цацнаа. Яах вэ? Саяны байрлал зөвхөн цагдаа нарын мэднэ. Цагдаа нар болон алуучид холбоотой байна. Тэрнээс гадна энэ тэмдгийн учрыг мэддэг бол хэлээрээ 300 сая йен өгнө гэд өөрхөн холбогдох мэйл шиг зүйлийг бичиж үлдээдэг. Тэгээд холбоогоо тасалдаг. Тухайн мөчөд Полко өөрөөс нь гадна өөр хүн энэ ертөнцид ирсэн юм болов гэдэг бодолд автна. Учир нь энэ тэмдэг нь Полкогийн дотор байгаа үхлийн бурхны улсынхан далбаанд байдаг тэмдэг билээ. Полко 9 шидийн зүйл бодоостой үзэгдэл Цубаки руу шилжин. Цубаки баахан цагдаа нарыг суулгачихсан бүр лекц уншаад л энэ тэмдэг ямар учиртай юм бол гэд бөөн толгойн өвчин болчихсон ярилцаж байдаг. Үзэгдэл Полко руу буцаж хэлэхэд нэгэн өөр залуу Полкогийн дүн бэлэгт нь ирж үзүүлэх үйлчилгээ авч байдаг. Тэр залуу яг үнэндээ дүрээ хувиргаж хурамч хүний арьс зүүсэн Тяна байхан дээр Тяна тэмдэгний талаар илүү их мэдээллийг авахыг хүсэж мэдээлэл авна. Бас болоогүй Тянагийн дагаж явж тэгээд мэдээллээ ч авч чаддаг. Тэгээд тэрнээс гадна тэрэгэнцэртэй охины сүнс дагаж явдаг гэдгийг Тянад хэлээ. Тяна бүр гайхшираад гараад явна. Тяна дотроо зүм бэлэгч маань нэг хоосон толгойд биш юм а. Яаж энэ тэмдэг ингэж сайн мэдж байна? Алдааг нь хүлээж мэдж байна гэж гайхширнаа. Үзэгдэл буцаад Цубаки руу шилжиж бусад цагтаа нар Цубакигийн амжилтанд татархсан нөө бүүмэд ямар ч байсан маргалтны хоорондоо. Маргалдаан дундуур нэг хөгшин нэр орч маргааныг зогсооно. Үзэгдэл Тяна руу дахин шилжихэд Тяна руу Шаолин дайрч байдаг. Тулаан дундуур дахиад момын шиг нөхөр гарч ирэн бас Тянаг барьж авах гэж оролдоно. Ингээд гурвалжин дөрвөлжин болж хоорондоо тулдаж зүхтаж байх хооронд нь үхлийн бурхны өнгөрсөн дурсамж харагдана. Үхлийн бурхан хэтэрхий их хүч гаргахаараа хүчээ удирдах хянч чаддаггүй юм байлээ л дээ.
Ямар ч байсан өөрийнхөө хүч чадлаар аврах том гарнуудыг шидийн тойргийг үүсгэж Кианыг яг барихын наагур алчдаг. Энэ үйл явдал болсноос хойш маргааш нь интернет болон сошиал, фейсбુક ямар ч бүх сошиал контент хийж болох газруудаар битүү яриа. Битүү хүмүүс паранормал үзэгдэл буюу гаж үзэгдлийг сонирхдаг хүмүүс тэрүүгээр дүрсэн байлаа. Үзэгдэл Кураки руу шилжин. Тэнийг устгахаар байшин дээрээс бууцсан хүмүүс Куракитэй уулзнаа. Тэгэхээр Куракигийн алуурчин цэргүүд нь Кураки хүмүүстэй хандаж дүрмийг даах ёстой гэдгийг хатуу сануулна. Алуурчдыг хатуу гараар барихгүй болдоггүй бололтой. Кураки санаа зовж байгаа том асуудал бол Полкогийн чидийг олон нийтийн сүлжээнд маш олон хүмүүс мэдэж интернетэд байршуулсан байх нь тэр. Полко найз нараа бас энэ тухай ярилцаж байдаг. Полкоч дотроо энэ галыг тавиад яваад байгаа хүн манай ертөнцийн хүмүүсийн нэг нь энэ дэлхийд ирчихсэн гэж таамаглаж байлаа. Полко өнгөрсөнд болсон үйл явдлын тунгаан бод. Полко хүний биетэй байхдаа яг ясам үхлийн бурхан буюу корпус код биш байхдаа тийм ч хүчтэй биш байсан. Полкогийн чадварлаг шидтэн болгосон хүн бол тэр багш нь гэж хэлэхэд бол хэлсдэхгүй. Полко багш нь шидийн талаар болон зөв хүн болох талаар бяцхан лекц уншиж байдаг. Тэр хоёр дээр Сабармонд гэдэг хүн ирж уулздаг байсан санаад Сабармонд бол сайн залуу, тэр бол энэ бүхний ард байхгүй байгаасаа гэж санаалд. Яг энэ бүхний ард хэн байгаа гэдгийг л манай хэд олох гэж ярилцаж сууна. Үзэгдэл хэсэг бүлэг буутай залуучууд руу шил. Тэд нэг калан болтой. Гэвч тэдний нэгэн залуу гарч ирэн бүгдийн амархан хороож орхидог. Үзэгдэл Шавлуу шилжин. Тэр уцаар Ройсонтэй саяхан болж өнгөрсөн бүх үйл явдлыг ярьж байлаа. Ройсон өгөнч туслахтаа хуурамч боломж ихэнх Полко харж байх даалгавар өгнө. Өчигдөр шин бүхэл бүтэн бүлгийг тэр чигт нь устгасан алуурчин руу шилжин. Тэрний нэрийг Моя гэдэг. Тэр бол алах хүслээ хянаж чаддгүй аимшигтай алуурчин юм. Алуурчин байшингийн дээр хавьд зогсож Шауг ширтээстэй. Үзэгдэл буцаад Полко руу шилжихэд нэгэн охин Полкогийн зургийг дарж байдаг. Энийгээрээ Полко гэд. Охины нэрийг Чоо гэдэг. Охин сэтгүүлч бололтой. Полкогийн зургийг сонинд нийтлэх гэж л байгаа юм шиг байгаа. Чоо улсынхаа номер 1-т багтах мэдээллийн багт ажилдаг. Тухайн мөчөд Такуми болох дрон нисгээд байдаг залуугийн өнгөрсөн халт гарна. Такуми бол гоц ухаан тэр 14 настайгаас софтверийн компани ажилд орсон. Гэвч түүний амьдрал хоромхон зуурл сүрч гэр бүлийн гишүүд нь хүртэл амиа хорлож өгчихсэн байдаг. Тун өрөвдмөр. Тэгээд амьдралынхаа төлөө гудамжны амьдралаар амьдарч сүултээ алуурчдын багт орж алуурчдын байг олж өгдөг дроны ажил хийдэг болчихсон байдаг. Үзэгдэл нөгөө мууми шиг нөхөрлөө шилжээ. Тэр өөрийнхөө өндөрлөгтэйгээ саяхан болсон маш ярилцсанаа. Энэ залуу бас нэг алуурчдыг хяндаг мөн өөрт нь хид хідэн алуурчд байдаг. Үзэгдэл Кураки руу шилжин. Тэр өөрийнхөө нэг ажилтнтай ярилцаж байх нь тэр. Үзэгдэл дахин нэг алуурчин болон Моя руу шилжинэ. Тэр хоёр нэгэн төлөвлөгөө зохиож байдаг. Үзэгдэл цагдаагийн хэлцлүү Цубакиг гудамжны камеруудыг ухрааж үзэж байдаг. Камерыг ухрааж байтал Цубакийн анхаарлыг Моя их татна. Козобаро харин Хагура алуурчныг таньдаг. Тэгээд тэр Цубакиг эн чин Солонгосын нэлээд алдартай ширүүн гаруудын нэг шүдэ гэж инээмсэглэл тодруулна. Үзэгдэл Хагура руу шилжин. 3 хүнтэй Хагураа ярилцаж байгаад гинтл амаараа биш гараараа ярилцах шаардлагатай болж 3 залууг тэр дорн тонилгож орхино. Үзэгдэл Полко Чоо 2 руу шилжин. Тэр хоёр өөдөөсөө харчихсан ярилцаж гарна. Полкогийн хүч чадлыг нь шалгаж байгаа болтой. Үзэгдэл Кураки руу шилжин. Тэр ажилчдыг анхааралтай байхыг сануулж Полкогийн интернетэд тавигдсан бичлэгт нь үнэхээр их санаа зовоостой. Харин Полко өөрийг нь өөрт нь үзүүлж харуулж байгаа залууг Нишита гэдэг түүний асуудалтай байгааг Полко хэлэхэд хойд талд нь толгоон дасарсан хүн зогсож байх нь тэрэ. Толгоон дасарсан сүнс Нишита хэн нэгэн алах гэж оролдож байгаа гэдгийг хэлнэ. Үзэгдэл Козобаро болон Цубаки хоёр руу шилжин. Тэр хоёр манай хэдийн байгууллагын гадаа иржээ. Тэр гудамжинд хэсэг бүлэг ба өөр дүүргийн цагдаагийн ажилтнуудаа таарна. Харин тэдний өөр байшин дотроос Моя Хагура хоёр ажиглаж байлаа. Хагура харин Козобарог дээрээс нь хараад маш их гайхна. Козобарог таньдаг болтой. Үзэгдэл өөр дүүргийн цагдаа нар руу шилжин. Тэр төрүүлж байшин руу нэвтрэх эрхтэй байдаг бөгөөд цагдаа нар Полкод бичиг үзүүлэн байшин шалгах талаар хэлнэ. Тухайн мөчөд толгоон дасарчихсан сүнс энд зохицос байгаа гэдгийг анхааруулж хэлнэ. Учир нь Полко яг яах учраа олохгүй арга сөвчилж бодно. Хүссэн хүсээгүй цагдаа нар шалгалтаа эхлүүлж
үгсэн хүмүүсийн зохицтой хэсэгт очин шалгалтаа явуулахад зохицос байхгүй байдаг. Учир нь Полко ясан цэргүүдэд дуудаад цогцыг зөөчихсөн байдгаа тун сэргэлэн тухайн мөчид цагдаа нар иргэн тойронд байгаа бүхэл камерыг шалга гээд тушаалыг нэг өөр цагдаад хэлнэ. Тухайн мөчид Полко бүх яриаг нь сонсоод зогсож байх нь тэр үзэгдэл Козобаро Цубаки хоёр руу шилжнэ. Тэр хоёр байрны гаднаас дотогшоо орчих гээд ямар нэгэн зүйл олчих гээд байж байдаг. Тухайн мөчид Шао өөр бүлгийн алуурчинтай таарж байж байтал Мисаки тэр алуурчинд хандан чиний бодож байгаагаас энэ хот илүү аюултай шүү, болгоомжтой байгаарай гэд хөөхөн сүрдүүлээд орчихно. Үзэд Чо сэтгүүлч охин руу шилжин. Чо охин боостойгоо манай нууцлаг барилгын талаар боостойгоо буу халнаад үзэгдэл манай хэд рүү босоод очив. Манай хэд ч маш олон зүйлс санаа зовоостой аргагүй бистэй алуурчин юм чинь гадаа цагдаа нар байгаад байхад ямар л тухтай байвал гэжтэй. Тухайн мөчид Такуми сандарч гарна. Учир нь Козобаро Цубаки хоёр гадаа дахиад л байж байдаг. Тэр хоёр дахиад Полкотой ярилцахаар ирчихсэн болтой. Цагдаа нар Полкогоос Тэняг хэрэгтэнтэй яагаад ярилцсан, юуны талаар өөрөөс чинь юм асуусан гэж асуун. Тэна юу асуусан гэхээр тэр нэг тэмдэг асуусан. Өмнө нь би зурсан тэр тэмдэг нэг зураас нь дутуу байсан. Би тэрийг нь засаж зурж өгсөн гэдгээ Полко ярина. Үзтэл Такуми руу шилжин. Такуми өрөөндөө байж байхад нь гаднаас хонх дуурна. Хаалганы цаанаас аимшигтай алуурч Хагуро байж байд. Такуми өмдөндөө тусаачих шахаад хөлс баас нь гойжоод үзэгдэл солигдно. Үзэгдэл Козобаро Цубаки хоёр руу шилжин. Тэр хоёр цагта Полког ярьсан зүйлсийг хангалттай итгэлгүй байдаг. Тэгээд хоорондоо үнэн болов уу гэж ярилцаад байж байдаг. Үзэгдэл Такуми руу шилжихэд хоёр алуурчин аль хизээний Такумийн гэрт нь ороод ирчихсэн хүлчихжээ Такумиг. Хагуро гинтл гартаа байгаа зүйлээ Такумигийн хөлийг хатгаад гаж хүслэн хангана. Такумиг ер нь тамалж ихтэн яах гэж вэ гэхээр цагдаа нар яагаад тэр зохицыг олсонгүй тэр байранд бид нэр үлдээсэн юм хүүрийг яагаад олсонгүй вэ гэж ууртай асууна Хагуро. Такуми хэцүү байдал байгаач ам нээсэнгүй. Тухайн мөчид цонх агаарч Мисаки гаднаас орж ирнэ. Тэгээд шууд Моёг луу дайна. Моё энгийн хүн байдаг тухай нэлээд сайн тулгаанч байдаг. Моё Мисакигоос илүү хүчтэй байдаг. Мисаки хандаж Жохо охин ямар хүчтэй юм бэ гэж ёжтой наргүй хэллээ. Тулгааны дундуур тулдаж байгаад Мисаки яг зүсэх гэж байгаад голоороо хоёр хуваагдаж орхино. Тухайн мөчид Хагуро аль хизээний мэдээ алдуулагч Такуми тариад зөөх гэж байгаа харагдана. Тэгээд холын зэнс Полко шинээр авсан чулууныхаа хүчийг ашиглан манагаа нөхөд голоор нь хуваагдсан Мисакиг ам оруулж нэг ёсондоо зомбинаас хүчтэй оршихуй болгож шууд далавчтай зуусаарч болгочихно. Мисаки юу ч болоогүй юм шиг буцаад нийлчихнэ. Такуми найзыг нь авч явж байгаа хоёр алуурчныг дагнаа. Мисаки гудамжаар нисээд лаана тухайн мөчид хоёр алуурчин Такуми нэг газар авч ирчихсэн. Яаж тамлаж үг алдуулах вэ гэж бодоо зогсож байдаг. Тухайн мөчид аль хизээний Чао ирчихсэн холоос ажиглаж байдаг. Такуми Хагурыг ёжлоос чи нүднээсээ камера авч чаддгүй чи бол бодит тамирлыг хүлээмжширч чаддгүй яазгүй амтан өөрийгөө тоглож байна гэж боддог бидтэй гээл үгээрээ хутга зоож буугаар толгой руу тулгаад үзэгдэл Кураки буюу алуурчдын толгойлогч руу шилжинд. Кураких нь өөрийнх нь хүн барьцаалгцанд нилээд сэтгэлээр унаж яхаа мэдхгүй байлаа. Үзэгдэл буцаа Такуми руу шилжээ. Такуми юу ч хариулаагүй эсэ болоод хөлөндөө бодулна. Такуми алуурчинд сануулж Такуми алуурчин Хагурыг сануулж одоо чи цус алдаж байгаа. Чи надад мэдээлэл өгөхгүй бол удахгүй жавхан алдаж нас барна гэдгийг хэлнэ. Такуми хичнээн өвдөж зовж байсан ч юу ч хэлдэггүй. Мөн Такуми хэрвээ би тамлуулж байгаад өгчихвэл Полко намайг Мисаки шиг ам оруулчихна гэд найдлага тэгээстэй. Хагури тамалж залхаад за яг алах гэж байтал Шао гарч ирэн Такумиг чадхаараа аврах гэж үзнэ. Үзэгдэл Козобаро Цубаки хоёр руу шилжив. Дараа нь Жиро гэдэг залуугийн өрөө рүү шилжвэ. Дотор нь Тэна тухалчихсан сууж байхын тэр. Тэгээд яагаад ч мэдэхгүй хөзөр рүү үзэгдэл шилжихэд хөзөр дээшээ харахад хар хүн гарч ирлээ. Тэний халзан залууд нэг зүйл ойлгох гэж хичээнэ. Хүн бүрийн хөзөр шиг л байдаг, зарим нь ил байдаг бол зарим нь далд. Амьдрал бол тоглоом. Чи нуугдаж болно, ил гарч болно гэж хэл. Ямар ч байсан Тэнагийн бодлоор бол бид нар тоглож байгаа байх нь. Үзэгдэл буцаад Шао руу шилжиж Шао Такумиг аврахын тулд Моётой тулдаж байлаа. Моё зүгээр нэг тулаанч биш бололтой. Шао танд хүл гарч яагаад чичрээд надаас айгаад байгаа мó өмнөх травмагоосаа болоод гэж хэлнэ. Шао маш хайж байд. Учир нь тэд бол хуучны танилуд юм. Моёлоо дайрсан ч Моё хав илүү хүчтэй байхын тэр Моё буцаж яг дайрах гэж байтал Мисаки гарч иж Моёг дэлб өшөглөж орхив. Хагуро энэ нэмэгтээ яг голоор нь хуваасан яаж амьд байна гэж гайхна. Хагурич
энд нэг нууц паранормал үзэгдэл байна да гэж гайхнаа. За яг тэгж бодох зуур нь Моё ууралсан болтой бүх хүчээр тулдахаар болж ингээд хоёрын эсрэг нэгийн тулаа эхэлнэ. Моё хоёр хүнтэй тулдаж байж бас л илүүрхэж байлаа. Гэвч Мисаки холын зайнаас Полкогийн шидийн хүчээр дэмжиж байгаа учраас Моё Мисаки гэмтэж чадсан ч гэсэн Мисаки буцаж идгээд идэг. Тэгэд Мисаки Моёг ер нь бол гарыг нь гэмтээж чаддаг. Үзэгдэл дахин Цубаки руу шилжнэ. Хэн нэгэнтэй холбоо тогтоох гэсэн боловч таны залгасан дугаар холбогдох боломжгүй байна. Та дараа дахин залгах уу гэдэг хариулт өгнө. Үзэгдэл сэтгүүл жохин Чойл руу шилжих. Сэтгүүл жохин паранормал үзэгдэл болоод байгаа барилгын эзнийг судалж бай. Тэр нь Цубаки дахин нэг хүн рүү залгаж мэдээлэл авах гэсэн боловч хизээний мэдээлэл авах гэж байсан хүн нас барчихсан байдаг. Тийм учраас Полко таны цээж үзэг зоож амь оруулж Цубакитай уцаар тэр хүний тагтааг яриулна. Тагтаа өөрийнхөө мэдээ бүхэн сайхан ярина. Үзэгдэл буцаад тулааны талбар руу шилжихэд Моё өөрийнхөө цусыг хараад энэ хоёр намайг гинтэж чадлаа гэж юу гэж гайхсан бололтой зогсноо. Мисаки Шаогийн чихэнд хэдийн юм шивнэ. Төлөвлөгөө зохион. Тухайн мөчид дахин Моё дайралтай өргөжлүүлдэг. Гэвч хоёр алуурчин охин төлөвлөгөөнийхөө дагуу Моёг залдан унгаж цээжлүүн цахилгаанаар зохиж ялж орхино. Тухайн мөчид Хагуро нүхээ ухаад аль хизээний явчихсан байдаг. Хагуро голоороо хуваагдсан хүн амьлаад босоод ирсэн үед л асуудлаас зугтаж байгаа бололтой. Хагуро явж байхдаа хэн нэгэн хүнтэй уцаар ярьж байдаг. Хагурогийн хувьд бол Моё өхнүү байна уу огт хамаагүй байдаг. Үзэгдэл Цубаки руу шилжинэ. Цубаки уцаар тагтаатай яриастай. Тухайн мөчид дахин нэг өөр дуудлага ирнэ. Уцыг авсан чинь Тэнэ байдаг бөгөө Тэнэ цагдаад хідэн мэдээлэл өгнө. Энэ бүхний ард хэн байгаа гэдэг бас нэг хүнийг хэлчихт юм а. Тухайн мөчид үзэгдэл Хагуро руу шилжихэд Хагуро яах учраа олохгүй яг сандарч байтал битгий санаа зовдоо бидний талд бас хүчрэх шидэтгэн байгаа гэдэг аимшигтай мэдээллийг хэлнэ. Цубаки маш ууртайгаар Хабачигийн өрөө рүү орж өрөөг нэг чи яар энэ бүхний ард байгаа юм уу гэж асуув. Чоч бас Хабачиг энэ бүхнтэй холбоотой байна гэдгийг бодож өөрхөн талын залуулга залган уцаар түнд мэдээлэл дамжуулна. Үзэгдэл тухайн мөчид Моёгийн эгч рүү шилжинэ. Моёгийн эгчийг Мажар гэдэг бөгөөд Моё руу залгасан боловч утсаа огт авсангүй. Тийм учраас Моёг асуудал орсон гэдгийг шууд зүүн совингороо таамаглана. Үзэгдэл Тэнэ руу шилжих. Тэнэ Жирогтой ярилцсаар тухайн мөчид масктай залуутай бас Тэнэ холбоо тогтоохчихсон бүх юм л улам л ойлгомжтой болж байтал Хабачиг барьж авахлахаар маш олон энгийн хүмүүсийг ховчихсон. Тэр дунд нь цагдаанач Сабармонд Хабачигийн өрөөлөө явуулсан бололтой. Тухайн мөчид Цубаки юу болоод байгааг сайн ойлгож чадахгүй үзэгдэл Моёгийн эгч рүү шилжихэд нууц бүлгмийнхэн Моёгийн эгчийн замд цаад босонгүй зам тавьж өгч байдаг. Үзэгдэл Козобара Цубаки Хабачи гурав руу шилжихэд Козобара Цубаки хоёр нэрийг ховслуулсан хүмүүс огт тоодгүй. Зөвхөн Хабачи илүү л дайраад байдаг. Мөн гарандаа бүгдээрээ лазер барьчихсан байдаг. Тэнэ рүү үзэгдэл шилжихэд Тэнэ гал гаргаад байгаа бүлгийн талаар бодож тэд шид ашиглахаас гадна орчин үеийн технологиг ашиглаж байна гэж бодож сон. Тухайн мөчид ховстуулсан хүмүүс цаас руу лазер бөөнөрөө зэрэг тусгахад цаас шатаж гал гарч эхэлдэг. Цубаки яаж гал тавиад байсныг сайн нэг ойлгон маш олон лазерыг нэг цэгт төвлөрүүлж галыг тавьж байжээ. Цубаки ч өөрийгөө маш том асуудалд орсон гэдгийг хүлээн зөвшөөрж яг яах учраа олохгүй утаан дунд угаартаж ухаан алдахгүй шиг амаа даран зогсноо. Үзэгдэл Шао руу шилжихэд Моёгийн эгч гинэт гарч ирээд Шаогийн гарыг таслаж орхив. Шаогийн тасарсан гар нь төмөр байдаг. Өнгөрсөн цаг хугацаанд руу шилжихэд яах вэ? Шао, Моё, Мажар болон тэднэртэй өмнө нэг баг байсан бөгөөд хамаг гар хөлөө алдах үед нь дөрвөн төмөр гар хөл Шаод суулгаж өгч байсан байлээ л дээ Мажар эгч нь. Шао ер нь эдний гэр бүлээс айж явдаг юмсан жээ. Моёгийн эгчийг Мажар гэдэг бөгөөд Мажар нэт Мисакиг гиндүүлж тайрна гэж хамгаалчихдаг. Бүр амаараа гэж боддоо. Тэгээд нэг худалгүй Мажарын хүмүүс гарч ирээд дүүгээ аваад явчихна. Мажар манай хоёрт хандан өнөөдөр тэнцэнгээ боодчих заяа гэд хэлнэ. Асар тайван. Үзэгдэл буцаад Цубаки руу шиж нөгөө гурав утаан дундаа угаартаж өөхөх шахаад байж байдаг. Хабачигийн нүдэн цагаанаар эргэлдэж шидэд ертөнцийг хараадч байгаа юм шиг өнгөрснөө хараадч байгаа юм шиг балаарч гарна. Үзэгдэл буцаад Полко руу шиж өөрийнхөө нэг найздаа цахилгааныг зөвхөн гоц ухаантнууд ашиглаж чаддаг юм. Ямар их цахилгаантай байна гэж хэлнэ. Мэдээж тэр гоц ухаантан бол Сабармонд юм. Үнэхээр л энэ дэлхий дээр Сабармонд ирчихсэн байдаг бөгөөд эртний танил болох Полкотой уулзах хүсэлтэй байгаа нь харагдана. Үзэгдэл Хабачигийн өнгөрсөн лөө шилжин Хабачи огт Цубакиг ер нь бол итгэхгүй тагнаж байдаг. Цубакигийн бүхсийг ухаар туслахуудаа тагнаж байг. Тушаал өхөөс гадна
Нас барсан охиныхаа зургийг харж гуниглана. Буцаад бодит ертөнцийн рүү үзэгдэл шилжлээ. Азар сэтгүүлж охинтой уцаар яриад байсан залуу нэмэлт хүч дуудаж Цубаки Казабаро Хабачи гурыг аварна. Гэвч тухайн мөчид Хабачи бүрийг галзуурчихсан байдаг. Тэгээд бусад хүмүүс рүү дайрахад хөвгшин цагдаад Хабачиг саваад унгаана. Тухайн мөчид тог тасарчихсан байдаг. Галзуурсан Хабачи цонхоор өсөрч зүхтаана. Тухайн мөчид тог буцаад байдаг. Тог ирэхэд нөгөө ховслуулсан хүмүүс буцаад хэвэн болчихсон байлаа. Хабачи Сабармонттой уулзна. Тэр охиныхаа төлөө энэ бүхнийг хийхийг зөвшөөрч цагдаагийн ажлаасаа урсан байдаг. Сабармонт хандан охин минь нөгөөчтэй гэхэд Сабармонт охин чинь үхсэн. Сүнсэн чиний хажууд байна. Харин жинхэнэ охины биеийн ч гэсэн чиний хажууд яг одоо байна гэж хэлнэ. Тэгсэн чинь охин нь шууд Хабачи нүрийг дэлб зохино. Учир нь охиныг нь Сора гэдэг биенд нь яг Полкогийн биеийг үхлийн бурхан орсон шиг хэн нэгэн шидэд ертөнцөөс ирсэн хүн биенд нь орчихсон байлаа. Тухайн мөчид Сора буюу охин нь Хабачиг зодож яг алах гэж байтал багтаа хоёр алуурчин Хабачигийн тархийг зад буудаж алчихдаг. Тэгсэн чинь Сора нөгөө хоёр алуурчин руу шууд яг хүн аалт шиг үсрээд байшин руу авираад хоёр алуурчин болгож тавина. Хоёр алуурчин арай чөөл тэндээс цухтана. Кураки Полко хоёр руу шилжинэ. Кураки харин Полкод хандан боломжтой байгаараа хэн нэгэн чамайг алах гээд байна гэж сануулж хэлнэ. Үзэгдэл Полко руу шилжинэ. Полко нас барсан Хабачиг амьлуул хэн энэ бүхний яг ард нь байгаа гэдгийг асууна. Хичнээн хэлэхгүй байсан ч гэсэн хүчээр ерөнхийдөө бол хэлүүлж чаддаг. Хабачиг тэгтээ Полко жоохон өрөвддөг. Тэр охины төлөө энэ бүхнийг хийсэн байжээ. Полко буюу өмнөх амьдралд нь үхлийн бурхан арай болоогүй махан биетэй байхад нь аав нь зүгээр л нэг архины төлөө хүүхдүүдийг алчсан юм байлээ л дээ, тун аимшигтай. Гэвч үхлийн бурханы махан бие үхсэн ч сүнс нь үхээгүй. Тэгээд тархийг нь барины шишиг зүйл дотор хийгээд өөрөө барьж явдаг болчихсон. Үхлийн бурханы ганц сайн найзыг нь император гэдэг. Тэр зөвхөн Полкотой хамгийн сайн найзалж чаддаг байлаа. Полко ухаан санаагаа алдан Хабачиг тамлаж алж байхад нь император найзын сүнс Полког зогсооно. Полкогийн найз император чи өөрчлөгдөхгүй юм а гэж хэлнэ. Өмнө шидтэнгийн ертөнцид байхдаа бусдыг тамлаж байхад би гүйцээж алдаг байсан гэж хэлээд император Хабачигийн сүнсийг бяцлан устгахад үзэгдэл Хагура руу шилжинэ. Хагура хэн нэгэнтэй уцаар харилцан ярьж байхаас гадна маш их сандарч айсан байдаг. Уцаа унгаж орхино. Урд игнэд сууж байсан эмгэн уцыг нь аваад Хагурад буцаад уцыг нь авах гэсэн чинь эргүүлж өгөхгүй байдаг. Учир нь автобусанд байгаа бүх хүн ховстуусан байдалтай хэн нэгний удирдуулж байх нь тэр. Үзэгдэл Хагура руу шилжиж Хагура аль хизээний баригдчихсан гал тавиад байгаа хүмүүст хүлээлжсэн байдаг. Тухайн мөчид Тэнэ гарч ирээд Хагура чи яагаад Хабачигийн удирдлага доор хүн алж байсан бэ? Хабачиг өгчихсэн ядаж байгаа чи навшийн алуурчин гэдэг хуурхаж гарна. Үзэгдэл Такура руу шилжин Такурагийн хүсэлсэн хүмүүс байгаа устгахчихсан учраас мөнгө авах гээл байж байх нь тэр. Үзэгдэл буцсан Шаво руу шилжин Шаво руу мессеж Розен бичсэн байдаг болоо мессежийг нь уншаад миний хуурамч хүү жинхэнэ хүү Полког хамгаалж байгаад баяртай байгаа гэдгээ илэрхийлсэн захиа байх нь тэр. Шаво дээр Полко ирж ярьсан. Шаво доторхоо уудалж өөрт Полкод би чамд огт итгэхгүй байгаа гэдгийг хэлж бүр тулалдахаар болно. Шаво руу Полко сүнсний хаалга нээж хоёр толгойтой бар гаргаж дайруулна. Шаво Полког үнэхээр сайн шидтэн бас сайхан сэтгэлтэй гэдгийг ойлгоно. Мөн тулааны дараа Полко Шаво чинхэн лууны гар өмнөх ертөнцид байхдаа Полко луунуудыг тунч амархан ялчдаг байсан аж. Полког шидтэн гэдгийг мөн жинхэн Полко хэн авраг загас болчихсон гэдгийг сая нэг юм Шаво хүлээмжшөөр үхлийн бурхантай найзууд болно. Үзэгдэл дахиад Цубаки руу шилжинэ. Цубаки эртний бичвэрүүдийг судалж байгаа харагданаа бусад цагдаа нартайгаа Полко дээр зочид ирнэ. Сабармонт болон түүний хүмүүс хамтдаа ирчихсэн байдаг. Тэдний зорилго нь Полкотой ярилцах. Сабармонт зорилгодоо хүрэх гэж Полкотой ярилцаж энэ дэлхий өөрт нь маш их таалагдж байгаа гэдгийг хэлнэ. Тухайн мөчид Полко Сабармонтны сүнсэнд ясан сүнслэг биеэрээ хүрнэ. Тухайн мөчид Сабармонтын хүмүүс гаднаас орж ирнэ. Полкогоос аюул мэдэрнэ. Сабармонтын хүмүүс өөрсдийн гисэн гэлтэй шидтэй хүмүүс байдаг. Гарч явах гэж байдал алуурчдын бүлгийн нэг хүн Сородтой тэнцүүхэн тултаж байдаг. Харин тэр алуурчин Сабармонт нэг дайртай хоош нь унгаж орхино. Саяны болсон үйл явдлаас бол Сабармонттой ижилхэн байгааг Полко хараад ер нь л мэдчихдэг. Полко өнгөрсөнд болсон үйл явдлыг сан Сабармонт маш хүчирхэг нэгэн. Гэвч Сабармонт хайр гэж юу вэ гэдгийг огт мэдэрч чадахгүй ойлгож чаддгүй нэгэн аж. Нөгөө алуурчин Сабармонтыг дахин дайрахад Сора урдуур нь орж
өөрөө хутганд нь оногдог. Гэвч асар хурдан буцаад идэгчихнэ. Сабрамонттой цуг хүмүүстэйгээ цуг шууд цонхоор үсрээл явчихдаг. Сабрамонт өөрхөн өнгөрсөн оюун ухааныг бүрэн санахгүй байгаа бололтой байдаг. Учир нь сүнс нь арай ондоо байгаа гэдгийг Полко анзаарсан байлаа. Тэсний зорилго нь жинхэнэ Полког хулгайлах байсан байдаг. Лили гэдэг охин жинхэнэ Полког хулгайлчихсан бай. Полко сүүлд нь мэднэ. Бид Полког алчглаа гэж санаа зовно. Гол нь яг яах гэж хулгайлсан гэдгийг Полко ойлгохгүй байлаа. Үзэгдэл Тэна рүү шилжихэд Тэна хагуураг барьцаасан нь зүгээр нэг Сабрамондыг лимфидо бол ангуучилж барих гэдгийг л ойлгуулж байдаг. Тийм болохоор хагуураг барьж авчээ. Үзэгдэл Сабрамондд шилжинэ. Сабрамондыг хэсэг бүлэг хүмүүс тойроо зогссон буу гаргаж ирээл буудлаа шүү, бууж өгмөг гээл бийжтэй. Сабрамонд юу гэж бууж өгөхөө дээ. Бүгдийг нь чулуугаар нисэлж алчхнаас. Гэхдээ хамгийн сонирхолтой Сабрамондос илүү Полко Лүлү охноос айж байлаа. Лүлүгийн хүч нь энэ ертөнцийг устгахаар хүчтэй гэдгийг Полко найз нартай хэлнэ. Хамгийн аюултай нь Лүлү шүү гэж хэлнэ. Сабрамонд руу өдөртөө шилжин. Сабрамонд хүмүүстэйгээ ярилцаж бид нарыг нэг хэсэг галаар нааддаг гарууд ангуучилж байгаа гэдгийг хэлнэ. Нэг хөдөлгөй бүхэл хүмүүс тулаанд бэлдэж хүссэн хүсээгүй Сабрамонд намайг хайгаад бол би өөрөө олоод очиж гэж байгаа юм шиг галын бүлэг буюу гал тавиад исэн гаруудыг өөрөө очоод өөрсдийнх нь ангуучилж устгахаар шийдсэнийг Сабрамонд мэдсууч тэднийг олоод устгах гэж үзнэ. Гэвч галын бүлгэм амжилттай утаа тавьж зүхтэж чаддаг. Азгүй дахиад Тэнал ганцаараа соороод баригдчихсан байдаг. Гэхдээ яг хөө Тэна элевчин учраас амархан бас зүхтэж чаддаг. Угаасаа Тэнагийн хамгийн сайн чаддаг зүйл нь зүхтах оргох байдаг билээ. Сорогийн гарнаас мултарч чаддаг. Гарт нь альчуур үлдээгээд лалга бол бас ошин шогийн мэдрэмжтэй. Сабрамондын сүнсэнд Полко хүрэх үед Сабрамондын сүнс сэргсэн байлаа. Хгаарлагдмал хориотой байсан одоо чөлөөлөгдсөн учраас илүү хүчтэй болсон. Мөн Сабрамонд уйдгар гонигтай ертөнцийг өөрчлөнө. Зарим нэг хөгжилтэй зүйлсийг хийн гэж тухайн мөчөд шийдлээ. Цубаки лөө үзэгдэж ижнэ. Цубаки харин энэ хэргийн талаар илүү судалгаа хийж байхын тэр тухайн мөчөд манаа алуурчид Полконы жинхэнэ Полког яаж буцаж Сабрамондоос авах уу гэд бодолд автнаа. Тэгсэн чинь сайн санаагараа гихчээр Сабрамонд өөрөө манай хэд дээр буцаад ирсэн байдаг. Тэгээд манай минь бидэн Такуми би бүх камерыг хянаж байсан яаж орж ирвэ гэж хайхнаа. Сабрамонд бүр сонирхолтой мэдээ хэлнэ. Полко яагаад ийм их шидийн хүчтэй гэдгийг мэдхүү. Учир нь хоёулаа нэг ээжтэй бидний ээжийг Кэнон гэдгийг гэж хэлнэ. Полко би тэгвэл ахтай болчлоо. Мөн намайг ээж минь хаяагүй гэдгийг мэдэж авлаа гэж хэлдэг. Полко тандан Сабрамонд чи надтай цуг галын бүлийг устгаж тус болооч гэхэд Полко миний асуудал биш. Би хүмүүсийг гэмтээхийг хүсдэггүй гэж хэлдэг. Би их 50-ыг хүсэж юм жил. Тухайн мөчөд энэ хариултанд Сабрамонд таалагдаагүй мэдээ. Полко тулааны бэлэн байдалд Сабрамонд үхсдийг дуудаж хорих гэж үзнэ. Сабрамонд харин чамайг үхсдийг дууддаг үхлийн бурхан гэдгийг мэдсэн юм аа гэж хэлэн тухайн чид үзэгдэл Цубаки руу шилжин. Цубаки галын бүлгийг хайж байгаад олчихдаг. Тэгээ галын бүлэгт таанда хүмүүсийг ховстож хэрэг үйлдэхгүй байхыг сануулж хэлнэ. Тухайн мөчөд Полко Сабрамондод нэгэн эсрэг нэг тулдана. Тэр хоёр тулдаж байхад нь хамтрагч нар нь бас тулаанд гарч ирж байгаагаар тулдаж эхлэв. Тухайн мөчөд харин Лүлигийн араас Мисаки авраг загас Полког аврах гэж дайрна. Энэ мөчөд Сабрамонд асар хүчтэй шидийн дайралтай хийх гэж шившлэг хийнэ. Тэгээд хотыг галаар шатаа. Сабрамондыг Полко ясан гараар зохиод энэ хотыг битгий сүйтгэх гэж хэлнэ. Полкод хамтар Сабрамонд хоёулаа хамтаа энэ ертөнцийг өөрчлөе гэж хэлнэ. Тухайн мөчөд хаасаагүй тулаан болж байлаа. Сабрамонд хамтарч Полко энэ ертөнцийг амар тайван байх хэрэгтэй гэдгийг хэлнэ. Полко явж хамгийн сайн найз Имперорыг өөрөө алчихсан юм байна л дээ. Тэр үйл явдалтаа ч өөрөө их эмзэглэж явдаг Полко. Имперорыг авсан ч гэсэн сүнс нь Полког уучсан. Одоо хажууд нь байдаг гэдгийг хэлнэ. Тухайн мөчөд Такуми тэр чигт нь тогийг нь дасалж Полког бүх хүчээрээ Сабрамондтай тулдах боломжийг өгнө. Сабрамонд чи аль хизээний хоцорсон. Энд би саяны галаар дайралтаар зөндөө хүнийг устгачихсан гэж хэлдэг Полко. Үгүй. Тэд нар чинь зүгээр л үхчихсэн хүмүүс би амар уулчихсан байсан юм гэдгийг хэлнэ. Тулаан үрүүлжлэнэ. Полко өөрийнхөө үхсэн найз нөхдөйг бас амьлуулж хамтдаа Сабрамонд руу дайрч бас бүхэл хүмүүс тулааныг зогсож дуусхийг хүсэж байх нь тэр. Сабрамонд эцсийн дайралтаараа шийж Полко үхсэн найз Имперорыг дуудаж цугтаа дайралт хийж
Үүнийхэн дараа Полко энэ ертөнцийг илүү амар амгалан газар болгоцгоё гэж хэлснээр Сабрамонт ч хүлээн зөвшөөрж анимын 1-р бүлэг дуусна. 2-р бүлэг нь гараагүй ч манганд байгаа. Манган ч гэсэн цаашаа үргэлжлээ явж байгаа юм билээ шүү. Тэгээ манай Полко буюу Corpus Code тэр зөвхөн үхсдийн хэл дээр бичигдсэн Necromancer номыг уншиж үхсдээ ойлгоход чаддаг. Учир нь хараалтай надтай гэдгийг нь багш нь нэг нууцлаг залуутай ярилцаж байдаг. Цаашдаа дэлхий дээр алуурчдын хоорондоо холын зайнаас бие биеэ алах гэж буудалцсан. Их сонирхолтой үйл явдал гарна. Яаж энэ дэлхийг эрэх хаалгыг олсон гэх мэт маш олон үйл явдал манга дээр гарна. Хэрвээ мангаг яриулахыг хүсвэл мангаг яар гэж доор хэсэгт комент бичээрэй. Шинэ жилийн мэндийг бас бичээрэй. За 2024 оны энэ бол эцсийн бичлэг байлаа. 2025 онд 2024 оноос илүү их бичлэг хийж оруулах гэж үзнэ. 2020 онд би бол маш их идэвхтэй бичлэг хийж 34 subscribe-ыг 50,000 subscribe болох хүртэл нь маш их амжилт байлаа. Сайн хажуугаар сар гихчээр зөндөө хүмүүс миний дутагдлыг хэлж байлаа. Би комментиг нь бүрийг нь уншиж алдаагаа засаж явдаг байсан. Та бүхэндээ үргэлж намайг дэмжиж лайк дарж урмын үгсийг бичдэгт баярлалаа. Дараа жил бүр илүү их бичлэг хийж та бүхэнтэйгээ 2025 онд уулзнаа. Би та бүхэндээ дуртай шүү. За тэгээд сайхан баярлаарай. Бяцхан луу чөтгөр бурхад минь. Ирэх ондоо амжилтаар дүрэн байцгаагаарай.